Үс нь урагшаа унжиж царайн сүдэртэй. Бөө дээр л очоорой л гэж хэлэх юм шиг байна. Тэр миний нүд рүү хараад тэр чамайг худлаа хийж байна гэж хэлсэн. Oh my gosh! Сайн бацгаано жинэ наа өнөөдрийн бичлэгээр би юу бэлдсэн бэ гэхээр Reddit-ийн аимшигын түүхтэр хамтдаа reaction хийцгээе гэдэг бичлэг бэлдсэн байгаамаа. Нийт 3 ширхэг бэлдсэн байгаа. Ер нь Reddit-ийн түүхүүд бүгдээрээ англи дээр байдаг. Тэгээ би та бүхэн зориулаад бүгдээр ингэ монголоор орчуулад аваад ирсэн. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа уншицгаая. Хэрэг та нар анзаарч байвал миний нүд улаацсан байгаа. Тэгээ жоохон нулимс гоожсон. Яагаад вэ гэхээр би сүүлийн үед дадлаад гараад байгаа байхгүй имлэг дээр тэгээд хонжоогоо тэгээд 8-аас оройны 6 цаг хүртэл имлэг дээр бүтэн байгаад байгаа. Тэгсэн чинь жоохон ядаргаанд ороод тэгээд нүд жоохон хорсоод тэгээд ядраад байгаа байхгүй юу. Тэгээд сая эрэл рүү харж суудаг болох нүдний тусаадсан чинь ингээд жоохон улаагаад уйлцсан юм шиг болсон. Тэгээд манайхаа би уйлаагүй шүү зэв. Тэгвэл бүгдээрээ хамгийн ихний түүх рүүгээ орцгоё. Намайг дагаад байгаа хүн. Би сүүлийн үед өөрийгөө яг галзуурч байна уу гэж бодож эхэллээ. 2 жил өнгөрсөн ч би тэр өдрийг мартаж чаддаггүй. Миний эхнэрийн амь насыг авч одсон осол. Тэр өдөр битээр маш их маргалцсан. Би жолоо барьж байсан ч ууртай байсан. Тэр намайг зогс гэж ойрлсон. Би толгоогоо эргүүлж харах зуур л гэрэл асаж дэлхий эргэж байгаа юм шиг болсон. Машин шон мөрөгсөн. Түүний тэр даруй нас барсан гэдгийг нь би мэдсэн. Би зүгээр л дуу алдаад хөшчихсэн байсан. Гэрэлтүүлгийн доор түүний цуснд будагдсан цагаан даашинд үл мэдэг хөдөлж байхад би юу ч хийж чадаагүй. Имлэг, оршуулга, хөлийн чимээ, уйлан бүх зүйл манан шиг. Харин энэ бүхнээс илүү муухай юм сүүлийн хэдэн 7 хоногт болж байна. Би түүнийг харж байна. Удаан биш ч хангалттай дотор. Анх би дэлгүүр орж явхад булангийн цаан түүний дүрсийг харсан. Тэр яг над руу ширтчихсэн. Харин дараа нь алга болсон. Би тэр үе зүгээр л өөрийгөө аимхаа амтаан гэж бодсон. Тэр энд байхгүй гэж өөртөө итгүүлэхийг хичээсэн. Нүдний булангаар хэн нэгэн миний орны хөл зогсож байгааг харсан. Гэрлийн сул тусгал тэр миний эхнэр шиг байсан. Үс нь урагшаа унжиж царайн сүдэртэй. Би дуугарч чадалгүй хэсэг хүчсэн. Тэр ам нээж байгаа юм шиг хөдөлсөн. Гэхдээ дуу нь гараагүй. Би айн үндгөөд гэрлийг хасаахад тэр алга болсон. Сэтгэл зүйчэд очих талаар хүртэл бодож исэн. Гэхдээ өчигдөр шөнө тэр бүхэн эцэст нь ноцтой болж хувирсан. Би орондоо унтж байгааг гинэс сэрлээ. Би минь хөдөлж чадахгүй байсан. Амьсгал тавчдаг яг л цээжин дээр хүнд зүйл дарж байгаа юм шиг. Түүнийг би мэдэрсэн. Хин нэг нь намайг яг л тэрж байгаа юм шиг. Гар нь мөсөн хүйтэн надад наалдаж хөдлөхгүй байсан. Чихэнд минь нэг дуу чимээ сонсогдлоо. Би чамайг дагуулж явах хэрэгтэй. Түүний дуу хоолой. Нэг л танил, гэхдээ гунигтай бас ууртай. Би ойрлох гэж оролцсон. Би үндэх гэж чичээсэн. Арайхийн хөдөлж гэрлийг хасаахад хажууд минь хинч байгаагүй. Гэхдээ орны хүнчлэн дээр 2 гарын нойтмөр үлдсэн байлаа. Би одоо юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Өдөр бүр айдастай амьдарч байна. Шүн бүр чихэнд минь тэр дуу хоолой сонсогдно. Би чамайг авч явах хэрэгтэй гэсэн дуу хоолой. Би одоо яах ёстой вэ? Тэр намайг авахаар ирсэн юм шиг байна. Oh my gosh. Та нар хэрэг Reddit-ийг мэдж байгаа бол нэг юм дандаа зөвлөгөө шиг юм авдаг эсвэл агаад хүмүүс өөрийнхөө туулсан юмнуудыг бичдэг нэг тийм юм байдаг шүү дээ. Тэгээ энэ болохоор яг жинхэнэ хүний бичсэн юм. Тэгэхээр ер нь бол бодит амьдрал дээр болж исэн юмнууд гэсэн үг. Ээгүүлийн та нар энэ хүнд байсан бол юу гэж зөвлөх байсан бэ? Энэ хүн болохоор одоо тэгээд би яг яах ёстой вэ? Тэр намайг авахаар ирсэн юм шиг байна. Би яг юу хийхээ мэдэхгүй байна гэж бичсэн маа шүү дээ, тэ. Тэгэхээр хэрвээ та нар байсан бол энэ хүнд юу гэж зөвлөх вэ гэдэг бүгдээрээ доор комент хэсэг дээр үлдээгээрэй. Би бол бөө дээр л очоорой л гэж хэлэх юм шиг байна да. Одоо тэгээд эсвэл энэ хүн ингээд эхнэрээ алдсанаас болоод хитрхи сэтгэлийн ингээд нэг юм шок авцсан болохоор хин юм сонсоод иж магадгүй шүү дээ. Тийм болохоор сэтгэл зүйч дээр очсон ч дээр юм уу. Тэгээ миний хувьас бол тэгж бодож ин таад маань гэсэн комент дээр бичээрэй за. За тэгвэл бүгдээрээ хоёр дахь руу н орцгоё. Хүүгийн минь шин найз гинэ. Манай хүү 5 настай, хөөхөн бор нүдтэй баярлаж инээхтэн миний бүх зовлон алга болдог. Гэхдээ сүүлийн үед би түүнээс айх болж эхэлсэн. Хэдэн 7 хоногийн өмнө тэр надад нэг шинэ найзынхаа тухай ярьж эхэлсэн. Эхэндээ би ямар ч анхаарал хандуулаагүй. Хүүхдүүд төсөөллийн найзтай болдог л гэж бодсон. Ээжээ, ах надад толгойн зааж өгдөг. Ямар ах гэж би нэмсэлж асуухад тэр миний өрөөнд байдаг гэж хэлсэн. Би түүний үгийг зүгээр л тоосонгүй. Гэхдээ шүн орой би өрөөнд нь ороход нэг удаа тэр буланд харанхуй руу заагаад тэр надад уурлж ин гэж шивнсэн. Миний дотор ар зааж гэрлийг хасаасан юу ч байгаагүй. Зүгээрээ хонгор минь энд хинч байхгүй гэж би хэлэхэд тэр миний нүд рүү хараад тэр чамайг худлаа хийж байна гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод би хөшөж орхисон. Дараа өдөр нь хүү маань толгоомын өрөөнд байхад гинэс чанга орилсон. Би гүн ортол тэр санал дээр унсан байсан. Толгооноос нь цус гойж исэн. Яаралтай имлэг рүү аваачлаа. Имлэг сэхэний өрөөнд сэрээд надаас гуйсан. Ээжээ, түүнтэй битгий муудалцалтаа тэр намайг түлхсэн. Би хөлийг нь хажууд сөхөрс суугаад
Хин түлхсэн юм бэ гэж асуухад тэр нүдээ буруулж шивнээд тэр орой би гэрийнхаа үдэнд сууж уйллаа. Яагаад ийм зүйл надад тохиолдож байгааг би ойлгоогүй. Шүн гэр нам хүм байхад би хүүхэлдэйний өрөөнднөөс чимээ сонслоо. Нэг л юм шажигансан чимээ. Би зүрхээ чангалаад чимээгүйхэн ойртлоо. Хүүгийнхаа тоглоомын баагаа хараад зог тусав. Тэр хөдөлж илаа. Нэг удаа өөрөө эргээд унсан. Би ориж гэрлийг хасаахад юу ч байгаагүй. Хүмүүс сэрж уйлсан. Намайг хараад тэврүүлээд Ээжээ, тэр намайг дагуулж явах гээд байгаа гэж хэллээ. Би одоо юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Тэр хүнийг би харахгүй ч тэрэнд байгаа нь үнэн юм шиг. Яагаад гэхдээ хүүхдтэй холбоотой юмуд ийм амар их байд юм бэ? Хэрэг танаа санаж байгаа бол би дээр бичлэгэн дээрээ хүүхдүүдийн зурсан аимшигт зургууд гээд нэг зургнууд дээр реакшн хийжсэн шүү дээ. Манайхаа хэрэг танаа санаж байгаа би бүр 2 парт хийжсэн. Би тэгээд жоохон хүүхдүүдийг хэлсэн юмд нь итгэдэг болсон байхгүй тэр бичлэг хийснээсээ хойш. Энэ бас лигүүл энэ төсөөлийн найз аимшиг нондож гисэн амар олон гардаг. Энэ дээр ч гэсэн манайхаа та бүхэн байсан бол энэ одоо хүүхдээ ээжд нь юу ч зөвлөх байсан бэ бүгдээрээ комент хэсэг дээр бичээд өгөөрэй. Би бол өстой мэдэхгүй нэ. Яг энэ хүүхдийн тухай юм болгонд өстой мэдэхгүй. Ямар тач гэрээсээ бол нүүсэн л дээр юм шиг сонсогдож байна. Тэгээд энэ дээр бол үнэхээр хэлэх юм байхгүй нэ манайхаа. 3 дахь түүх. Өнөөдөр миний ээлж. Би жижигхэн хотод амьдардаг. Нутгийнхан маань бүгд л сайхан ааш зантай, бүгд бие бинээ мэддэг. Гэхдээ энд нэг нууц байдаг. Хүүхэд байхад эмээ минь нэг удаа хэлсэн. Жил бүр нэг хүн алга болдог юм аа. Бид энэ тухай ярих ёсгүй. Хинч тэрийг зогсоож чаддаггүй. Би тэгэхэд эмээгийнхаа яриаг зүгээр л айлгах домог гэж боддог байсан. Өсч том болоод бүгдийг марцсан. Гэхдээ жил бүр яг нэг хүн сураггүй алга болдог нь нэг л сонир санагддаг байлаа. Цагдаа нар хайгаад л ямар ч мөр байхгүй. Өчигдөр орой найзтайгаа пи уугаад гэртээ жоох ойроод чарсан. Гудамж эзгүй. Гэрлүүд анивчиж салхи зөөлөн үлээж исэн. Гэтэл хэн нэгэн намайг араас харж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэллээ. Би хурдан алхаж хаалгаа онгоолгоо гэртээ орлоо. Хажуугийн гэрлээ хасаагаад өөрийгөө жаахан тавьшруулсан. Гутлаа тайж байтал үүдний доор нэг зүйл гусаад ирсэн. Тэр цахиа ойлаа. Хуучин шарлсан цаас. Гарчиг дээр нь ганцхан үг. Ээлж. Гар минь жичирж хөөс гарч эхэлсэн. Өрөөндөө орж бүх хаалгаа цонхоо төвчлээ. Уг нь би ийм юмд итгэдэггүй хүн л дээ. Гэхдээ тэр үг намайг итгэхэд хүргэсэн. Ээлж. Би чимээгүй суулаа. Зүрх хүчтэй зөхөлж байлаа. Шууд уцаа аваад хөрч рүүгээ залгасан. Тэр уцаа аваад их л 50 дуугаар Чи захиагаа авчихсан уу? гэж тэр асуухад би юу ч хэлж чадсангүй. Бити санаа зовоо. Өнөөдөр чиний ээлж шүү дээ гэж хэлсэн. Oh my gosh. Энэ хот ингээ нэг юм яг яа гэм бол энэ хотын хүмүүс нь л эвгүй юм шиг үнэ манайхаа. Яг нэг юм ээлж дараалтайгаар жил болгон хүн алдаг тийм заншил маншилтай юм бах та. Тийм шиг үн тий. Эсвэл нэг рандомоор нэг юм дунд нэг юм бүлэг хүмүүс энэ хотын бүлэг хүмүүс нь рандомоор нэг хүнийг суулгангуудаа тэр хүний жил болгон алдаг ч юм уу. Жохон эвгүүлээ. Одоо тэгээд энэ хүн өгсөн л ах та. Би ингэж бодлоо та хэрэг та нар ч гэсэн одоо би ингэ бичлэг хийгээд ганцаараа сууж байгаа ш та нар ч гэсэн ингэ миний реакшныг сонсоо та нар ч гэсэн гоё реакшн гаргаад ингэ хэдүүлээ хамтдаа гоё чатлаа явдаг гэсэн бол амар гоё тий. Яг нөө юу хийж байгаа юм шиг стрим хийж байгаа юм шиг тэгвэл гоё л. Гэтэ би ингээд удахгүй стрим хийдэг болт юм уу гэж бодож байгаа манайхаа. Тэгээ хэрвээ та бүхэн маань дэмжижээвэл комент хэсэг дээр бас юу гэж бодож байгаагаа бичээд өгөөрэй. Тэгээ стрим дээр хамт ямар нэгэн тоглоом тоглоод ч юм уу эсвэл би ч гэсэн та нарт яг энэ Reddit өнөөдөр уншиж гисэн шүү дээ. Тэрнтэй адилхан иймэрхүү түүхүүд шууд стрим дээр гоё яриад яваа. Та нар ч гэсэн яг тэр үедээ над дээр ингээд комент үлдээгээд би тэрэн дээр чи реакшн гаргаад та нартай бас гоё ярилцаа явбал илүү сонирхолтой бас санагдсан. Тэгээ та бүхэн маань дэмжиж байгаа л эсвэл ямар нэгэн гоё санаа бол доор комент хэсэг дээр бүгдээрээ үлдээгээд өгөөрэй. Өнөөдөр имжлэгээр та бүхэндээ 3 аимшигын Reddit-ийг уншиж өглөө. Хэрэг сонирхолтой байсан бол бүгдээрээ лайка дараарай. Дараа нь та бүхэн Reddit-ийн дараагийн түүхүүдийг уншуулмаар байгаа бол бас лайка дараад комент хэсэг дээр тгийгээ бичээд өгөөрэй. За өнөөдөр имжлэг ингээд дуслаа. Дуусны үзэн та бүхэндээ баярлалаа. Лайка, subscribe дараарай. Дараагийн имжлэгээр уулзцгаая. Bye bye.